Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт энэ онд 319 тэрбум төгрөгөөр тасрах бодит эрсдэл бий болжээ. Ингэснээр тус сангаас санхүүжтэйг 2300 гаруй эмнэлгийн байгууллагын цалин хангамж тасрах эрсдэл давхар үүсээд байна. Энэ онд эрүүл мэндийн салбарт нийт 2.5 их найдад төгрөгийн орлого, 2.3 их найдад төгрөгийн зарлагыг баталж өгсөн. Үүнээс 316 тэрбум төгрөгийг өнгөрсөн жилийн өр авлагад тооцсон суулган авчээ. Ингэснээр үндсэндээ 1.9 их найдад төгрөгөөр эрүүл мэндийн салбарыг санхүүжүүлэх болсноор төсвийн хүндрэл үүсэж эхэлсэн байна. За энэ дээр нийтдээ бид бүхэн бол нэг 2300 гаруй эрүүл мэндийн байгууллагуудыг санхүүжүүлдэг гэрээ хийж байгаа. За энэ санхүүжилт маань одоо ингээд сар болгон батлагдсан төсвийнхөө өрөөнд санхүүжилж явж байгаа. Гисэн хэдий ч гэсэн эмнэлгүүд дээр бол нэлээд эрсдэлтэй байдлууд үүсэж байгаа. За бид бүхэн өмнө ярьж ирсэн бид бүхэн зочмог төлөвлөгөөт болон одоо архаг гэдэг ингээд 3 бүлэгт хуваагаад эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлдэг 700 он шин бүлгийг хуваарлсан. За энэ дээр ялангуяа биднээс нэн шаардлагатай тусламж үйлчилгээгээ илүү санхүүжүүлж явъя. Энэ маань өөрөө нэг цаана хүний амьдралс яригддаг учраас аль болох дэвчиж болох, хүлээж болох тийм ээ. Энэ оншийн бүлгүүдийг тодорхой хэмжээнд биднээс хязгаарлалт тогтоосон. Энэ маань одоо сошиалаар явдаг нэг квот гэж яриад байгаа тийм ээ. Энэ хязгаарлалтын хүрээнд биднээс санхүүжүүлээ явж байгаа. За гисэн хэдий ч гэсэн биднээс бас хэд хэдэн бас одоо өмнөх оны өгүүлбэрүүд болон авлагууд байгаа. За жишээ нь Капитал банк болон Чингис хаан банкн дээр эрүүл мэндийн даатгалын сангийн 140 тэрбум байгаа. Энэ авлагын асуудлыг бас танилцуулж гарч ирж байна. Энэ одоо 19 онд үүссэн авлагыг бас бид бүхэн шийдүүлж авах юм бол бас тодорхой хэмжээний эмнэлгүүдэд санхүүжүүлэх явах боломж бас бүрдэх юм байна. Энэ оны төсвийн тодтголыг хийхдээ боловсрол эрүүл мэндийн салбараас танахгүй гэж байсан ч эрүүл мэндийн даатгалын сангаас дахин 43 тэрбумыг танах магадлалтайг хэллээ. Ингэснээр үндсэндээ эрүүл мэндийн салбарын эмч албан хаагчдын цалин хангамж, эмнэлгийн хэрэгслийн нөөц тасалдах өндөр эрсдэл үүсэж байна.